Мэдээллийн хөтөлбөр танд студиэс шууд хүрч байна. Эхний мэдээллийг хүргэе. Монгол улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжөөд даруй 25 жилийн нүрийг үзэж байна. Монгол улсын ардчлалт шилжих үеийг гэрэл зургаар эмхтгэн харуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа. Тус гэрэл зургийн цомгийг зоригсон бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн хамтран гаргажээ. Энэхүү гэрэл зургийн цомог нь Монгол улсад 50 замаар өрнсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи монгол хэлний тайлбарыг хамт гэрэл зургаар харуулсан байна. Монголд ардчил эхэлсэн түүхэн дурсамжийг залуу хойш үедээ таниулан өглөөлөх зорилгоор гэрэл зургийн цомгийг тайлбартай гаргасан байна. Мөн өнөөгийн Монголын залуучууд болон ирээдүйн үед өвлөн үлдээхээр ерөнхий боловсролын болон ихтэй сургууль номын сангуудад түгээхээр төлөвлөж байгаа юм байна. Анх удаа энэ яг хүүхдүүд зориулсан гэх юм уу? Тийм одоо ягаад тэгэхээр нөгөө ихэн бичээгүй дотор нь ингээд зургнуудтай тэгээ тайлбартай тэгэхээр яг энэ бүгд найрамдагчдын институтаас санаачлаа тэгээд зориг сан хамтраад ингээд амар санаа манай нөгөө анхны нөгөө 13-ийн 1 штэ тэгээ өөрөө сэтгүүлч хөдөлмөр сонинд ажиллаж байсан арчил сонин гаргаж ирсэн тэгээд манцаанууд ажиллаж байсан халуун сурвалжлагч байгаа. Тэгээд бид нэр ингээ гуруулаа энэ номон дээр ажилласан. Тэгээд энэ одоо 25 жил ингээд нэг мэтгэд өнгөрч чинь. Тэгэхээр яг ер нь бол зургаар үзүүлэх чинь их хамгийн одоо үр дүнтэй, эффекттэй, гоё байдаг. Тэгэхээр чинь энэ хэлбэрийн ясантай. Тэгээд цаашдаа бол ер нь тодруулах тийм бичгийн хэлбэрийн номнууд цаашдаа гарах л байна. Түүнчлэн бүгд найрамдагчдын олон улсын холбоон зурагт цомгийг Монгол улсын ардчлалын туршлагаас судлах сонирхолтой Кыргызстан, Мянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм. Энэхүү гэрэл зургийн цомогт маш олон фото зургууд болон ардчлалын үг түүхийг харуулсан олон сайхан сэтгэл хөдлөм түүхүүд багтсан байгаад баяртай байна. Монгол улсад ардчлал хөгжсөн учир нь Монголын ард түмэн илүү хариуцлагатай, шударга төрийг хүссэн байх гэж бодож байна. Түүнээс гадна ардчлал хэмээх энэ улс төрийн системд хүмүүсийг хуран цуглах, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрт ёсыг хүндэтгэн дээддэг юм а. Номын нээлтийн үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл болон хүрэлцэн ирсэн зочид ардчлал шилжих үеийн дурсамжаасаа хуваалцлаа. Энэ бол налаахал байх хэвээр. Тэгээд налаахад уулзалт хийгээд чөлөө явж байгаа баг. Одоо тэгээд уулзалт хийх гэж юм уу? Энэ нэг бидний очиход тэр үед нөгөө орон нутгийн засаг захиргааныхан чинь нэг хүмүүсийг өдөө хатгаад архимарх уулгаа тэгээд ер нь янз бүрийн өдөө хатгсан үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу? Тэгээд битээр нэг хоорондоо яриад толгоо гаглуулчихгүй салах юмсан гэж явж байсан. Тэр л яг тэр л байна л та юм. Энэ манай оюутны холбоо голлон зохион байгуулагч ингээд 4 хүчний уулзалт зохион байгуулаад тэрний үр дүнд одоо энэ 3 сарын 4-ний тэр бүх нийтийн том ажил хаялт, хичээл хаялт, том бүх нийтийн том жагсаал болоод энэ бидний оюутнуудаа ингээд цуглаж очиод одоо энэ жинхэнэ ялтан төрсөн энэ зургууд надад их үнэтэй хэцэнтэй. Тэрнээс мэдээж хэлцээр хийж байгаа. Тэгээд одоо энэ тохиролцоонд төрж байгаа, зөвшөөрлөд төрж байгаа, сонгууд орж байгаа гэдэг олон зүйлүүд байна л да. Энэ жагсаал зугтаа хэлээгээл тухайн чинь шүүхэд дуудагдаал тийм зарлага өгөөл, эрүүгийн хэрэг нээгдээл ингээд янз бүрийн болж исэн. Тухайн үед л яг бид хувьсгал орж исэн нөгөө одоо ингээд өхөн гэж бодоод явсан шүү дээ. Ерөөсө дараа нь амьдраалтай ингээд заах юм ерөөсө бодоогүй. Зүгээр тэгээд одоо ингээд яваад өгөх юм байна гэл. Тийм л шийдсэн улс байсан да. Монголд ардчлал эхэлсэн түүх гэрэл зургийн цомогт нийт 100 гаруй гэрэл зураг багтжээ. Цаашид ардчлалын талаар ном хэвлэлүүд нийтлэн гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл ардчлалаа хамгаалж сайн засаглалтай улс орн байх нь чухал хэмээн онцоллоо.